Улсад одоо өнөөдрийн цуслангийн үйл ажиллагаа ер нь ямар одоо нөхцөлд байгаа юм бэ? Цаашаа ер нь Монгол улсад энэ цуслангийн хүүхдийн цуслангийн одоо тогтолцоо үндэсний тогтолцоогоо одоо яаж шин шатанд гаргах вэ гэдэг асуудлаар ингээ үндэсний хэлэлцүүлгүүд хийж байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд одоо 1960-аад оноос авахуулаад энэ зах зээлийн үе хүртэл бол манай цуслан бол маш их сайн хөгжсөн тийм ээ. Сургууль бүхэн хажуудаа бараг үндсэндээ одоо хөдөлмөр цуслантай тийм ээ. За аймагуд өөрсдөө цуслантай, аймаг дундын цуслантай. За ингээ манай найрамдал цуслан ч гэсэн одоо нэлээд тийм томоохон хэмжээнд улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Нийт хүүхдийн ерөнхий боловсролын сургууль сурж байгаа хүүхдийн бараг үндсэндээ 70-80% нь тэр үед бол цусланд хамрагддаг байсан. Зуны цусланд. За одоо харамсалтай нь бол одоо ингээд энэ зах зээлийн үед одоо ингээд маш их олон цуслангууд хөвчлөгдсөн байна. Маш их зовлон цуслангууд одоо газараа алдсан байна тий. Үүнээс болоод өнөөдөр Монгол улсад одоо хувийн хвшил оролцсон нэг 60 хүрэхгүй цуслантай. Тэр өнөөдрийн одоо ерөнхий боловсролын сургууль сурж байгаа хүүхдүүдийн бараг үндсэндээ 10% хүрэхгүй нь өнөөдөр 101 7 хоног тийм ээ 14 хоног ингээд нэг цуслангаар одоо төлөвшил хүмүүжлийн ажлаа авж байгаа нэг ийм л тогтолцоотой байгаа даа. Тэгэхээр бид нар цаашдаа ер нь яаж дэмжих вэ гэдэг асуудал нэгэн тодоо биднэрт маш сайн туршлага байгаа учраас бид нар ерөнхийдөө одоо бүх ерөнхий боловсролын сургууль за мөн одоо магадгүй сум тийм ээ сум дундих за аймгийнх за аймаг дундих за ингээ бүсчилсэн хөгжлөөр хөгжиж байгаа учраас энэ 6 том бүсүүд дээр одоо яг найрамдал 2 гэдэгтэй адилханаар найрамдал 1 2 гэдэгтэй адилханаар энэ томоохон одоо хүүхдийн цусланг одоо бүтээн байгуулалтын ажлуудыг их зайлшгүй шаардлага байгаа юм байна гэж харж байгаа. Ер нь ингээ судалгаанаас харах чинь хүүхдүүд яг анги танхимаас олж авсан мэдлэгээ ур чадвар болгодог, төлөвшөл болгодог энэ бүх зүйл нь энэ хүүхдийн цуслангаар дамжиж бий болдго юм байна л да тийм ээ. Тийм учраас өнөөдрийн одоо энэ цаг үед хүүхдүүдийг аль болохоор одоо зуны амралтын үеэр нь өвлийн амралтын үеэр нь аль болохоор цусланд хамруулах одоо бодлого бол Монгол төрийн том бодлого байх хэвээр. Тэгээ энэ хүрээнд одоо бид нар мэдээж хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх хэвээр. За одоогийн байгаа энэ үйл ажиллагаа явуулж байгаа нэг 60 гаруй цуслангуудаас чинь баг үндсэндээ нэг 40 орчим төрийн өмчийн орон нутгийн харьяад мөртлөө яг 60-70 онд байгуулагдсан учраас маш их тийм хуучирсан байна. Барилга байшингууд нь хуучирсан байна. Дэд үтсүүд нь хуучирсан байна. Наад захын одоо ариун цэврийн байгууламжгүй байна. Гэх мэтлэнгээр олон асуудал байгаа учраас одоо энийг үе шаттайгаар нь дэд үтсээр нь ариун цэврийн байгууламжтай болгох за орчин үеийн стандарт хангасан цуслангуудыг бий болгох тий. За тэгээ гол нь нөгөө хүний нөөцийн хувьд бол одоо 100 одоо багш нарыг цусланд ажилуулах за багшийн мэргэжлэр сурж байгаа оюутнуудыг одоо дадлага хийх энэ боломжоор нь бас 100 хангах. За нэг хүүхдийг сургадаг ховсгох зардал гэж байдаг. За энэ ховсгох зардлыг одоо би бас боловсролын сайд байхдаа энэ дээр хүүхд хамгааллын зардлыг бас оруулж өгсөн. За өнөөдөр бас гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайдаар ажиллаж байгаа учраас энэ хүүхд хамгаалал, хүүхд хөгжлийн зардал яг одоо манай яам дээр байгаа мөнгө, боловсролын яам дээр байгаа мөнгөний энэ хүүхд хөгжил хамгааллын мөнгийг нэг хамтарч одоо ашиглаж чадах юм бол одоо энэ хүүхдийн цуслангуудын хүртээмжүүдийг нэмэгдүүлэх маш том боломжууд байна гэж харж байгаа. Тэгээ мэдээж цаашдаа бол энэ салбар дундын зохицуулалт учраас соёлын яам, аялал жуулчлалын яам, за батлан хамгаалах яам гэх мэтлэнгээр ингээд олон яамдуудын оролцоог одоо хангаж чадах юм бол бид нар яг нөгөө социализмын үед буюу одоо өнгөрсөн зуунд бидний бүтээж чадсан одоо 60-аас 80 онд одоо бүтээж чадсан одоо энэ цуслангууд бол жинхэнэ утгаар нь орчин цагийн одоо нөхцөлд тийм ээ стандартад одоо хангасан ийм шин цуслангуудыг бий болгож одоо наад зах нь ихэд 2 хүүхдийн нэг нь ингээд цусланд 100 одоо амрах энэ боломжоор хангах ийм л том зорилтуудыг одоо тавьж ажиллая гэж өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа. За эсвэл одоо ажиллах боловсролын дотоод янз бүрийн хувилбарууд байна. Одоо жишээ нь манай яам дээр бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж 130 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт болгодог сан байгаа. За хүнсэтэй аж ахуйн яам дээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлдэг нэг жидүү нөгөө айхтар жидүү сан байна тийм ээ. Ийм боломжууд байгаа учраас энэ сангууд дээр байгаа санхүүжилтийг магадгүй энэ цусны ажиллуулах байгаа аж ахуйн нэгжүүд за мөн магадгүй хөгжлийн бэрхшээлтэй одоо хүүхдээ аав ээжүүдийг энэ төрөлцсөн хэлбэрээр цусны ажиллуулах тийм дэмжих төвүүдийг ажиллуулах хэлбэрээр одоо дахин одоо сургууль сургаж энэ хүний нөөцийг дэмжих чиглэлээр гэдэг юм уу энэ олон чиглэлээр одоо бид нар ажиллах юм болцоо байгаа. Одоо тэгэхээр бид нар чинь ерөнхий боловсролын сургуулийн чинь сэтгэл зүйчтэй болгоцсон шүү дээ. Сэтгэл зүйч байна, хоол зүйч байна, тийм нийгмийн ажилтнууд байна. За өнөөдөр сум бүхэн 1 сарын 1-ээс ахуулаад сум бүхэн дээр гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнтай болж байгаа. Тийм учраас одоо энэ бүх одоо салбар дундын зохицуулалтыг хангаж чадах юм бол цуслан их амархан сэргэх одоо ийм боломж бол манай хангалттай юм нөөц болцоонууд байгаа л гэж харж байна. Яг вебийг